17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгамжлын сар шинийн босгон дээр Эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн ус хөмөржүүлж хөдөө аж ахуйн салбарт өндөр үр бүтээлд ажиллаж аймаг орон нутгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан малчтын нэгээр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг голбогийн малчин Ариун болд нэрлэгдэж аймгийн авраг малчтын шагналаа гардан авлаа. Хонь хөрөөр л одоо болчих. Төлхөөрэ. Ямаа хавас и датуу ингээл 5 төрөл дээр эсгэж байгаа. Энэ авар 500 толгой юу төлөвлөж явсан. Сум орон нутгийн ингэж нутгийн ард олны бүчгүйнд ингэж үди зайтай үжээд байгаа бас. Ард иргэд дэмжлэгэнд тус дэмэд ингэж явуулдаг бас баярсан заснаар хийж байна. Алдарт тойрон шаргал элсний хаяад ирлэн нутгалдаг Манхан сумын Зэрэг голбогийн 167 малчин үрхийн нэг бол залуу малчин Ариун болдих. Энэ хот айл жилийн эцсийн мал тооллохоор 1100 гаруй тоо толгой мал тоолуулжээ. Аймаг сум багийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан залуу малчтыг дэмжин малжуулах, хандив тусламж өргөх, туслах малчтыг сурган дадлагжуулах ажилд бусад малчтаа манлайлан оролцдог нэгэн. Угаас малч удамтай түүний хувьд мал маллахын зэрэгцээгээр байгаль дэлхий ан амьтныг хамгаалах нь Монгол малчтын хамгийн чухал ажил гэж үздэг байна. Жилийн дөрвөн улирлын мандах нартай уралдан эхэлдэг малчтын ажил барагдахгүй их. Ажил хийсэн хүн ам тусна гэх ардын сайхан үгээр олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутаг ахан дүүстэй үнэлүүлж хишиг буйныг нь хүртэж байгаадаа баяртай байгаагаа тэрээр илэрхийлж байлаа.